Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнтэйгээ шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. За энэ дугаараараа би та бүхэндээ англи хэл сурахдаа ямар зүйлийг анхаарах вэ? Яавал англи хэлийг урт хугацаанд өөрийнхөө хүссэн төвшөнд сурч болох вэ? Ганцаараа англи хэл үзэж байгаа тохиолдолд ямар зүйлийг анхаарах вэ? Мөн ямар шалтгаанаар англи хэл үзэж байгаа вэ гэдг нь яагаад чухал вэ гэдэгт ярихаар бэлдээд байна. За, яагаад энэ хичээлийг хийхээр болсон бэ гэхээр зөвхөн англи хэллээр ингэдэг тэгдэг гэд ингээд дөрвөн болон өгнүүдийг шинэ үгээр заагаад байх нь бас зарим хүмүүсийг ингээд одоо надтай хамт жил гарan явж байгаа хүмүүс маань эхнээсээ эхлээд за ер нь англи хэл сураад хэрэгч байна уу да, ер нь нэг болохгүй ах юм а гэж байгаа хүмүүс бас олон байна. Над руу тэр хүмүүс маань бас хандаж байд. Тэр та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Хэрвээ та надад хандаагүй ч гэсэндээ тийм хүү бодолтой байгаа болвол энэ хичээлийг бас танд зориулж байгаа юм шүү гэж хэлмээр байна. За ерөнхийдөө болол ямар нэгэн юмыг хийхэд тийм ээ ганцаараа тэр тусмаа тусламжгүйгээр ингээд онлайнаар зөвхөн YouTube-ээр хичээл хийзээд хийхэд бол мэдээч хэрэг асуудлууд гарна. Тийм учраас би та нартай зориулаад одоо ингээд хичээлээсээ гадна ингээ өөрийнхөө анзаарсан ажигласан англи хэлний сурагчдаа гарч байгаа хүндрэлүүдийг яаж даван туулах вэ гэсэн зөвлөгөө маягаар ингээд нэг иймэрхүү хичээл ороод ивэл зүгээр юм болов уу гэж би бас бодлоо. Тэгэхээр би одоо та нарын англи хэлний багшаас гадна сэтгэл зүйч маягаар ажиллах гэдэг шүү дээ, тийм ээ. За нэгдүгээр мэдээч хэрэг одоо ингээл ямар нэг юмыг сурахад бол сэтгэл зүйн бас бэлтгэл аягүй хэрэгтэй байдаг учраас ингэж шийдсэн юм аа. За хамгийн түрүүнд англи хэлийг сурахдаа том зорилгыг өөрийнхөө урд тавих хэрэгтэй. Зорилго тавих хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Би англи хэлэх зорилго тавьсан л шүү дээ гэж хэлж магадгүй юм тий. Миний хэлэх гээд байгаа зөвлөгөө болохоор англи хэл сурахаас гадна ямар зорилго танд байгаа вэ? Англи хэл сурах гэдэг маань зорилго биш юм шүү гэж хэлмээр байгаа. За энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр за англи хэл сурснараа та өөрийнхөө том зорилгонд хүрэх боломжтой байдаг. Хэвчлэн англи хэл бол гол зорилго бол биш. За жишээ нь гэх юм бол за би гадагшаа явж сурмаар байна гэж хэлж байна те. Гадагшаа явж сурж яах гэж байгаа бэ гэдэг. Гадагшаа явж сурна гэдэг нь бас зорилго биш болчлоо те. Амьдралаа дээшлүүлмээр байна. Би яг тэр ажилд очсон баймаар байна. Би тэр банкны team ажилд очсон баймаар байна. Би team компани team positionд очсон баймаар байна. Эсвэл бол би одоо өөрийн гэсэн компани байгуулсан баймаар байна гэдэг бол зорилго байх юм тийм ээ. Хамгийн цаад зорилгыг тодорхойлж байж та бүхэн маань англи хэл сурах болвол зүгээр л миний зорилгондоо хүрэх нэг зэвсэг юм байна штэ гэдгийг ойлгож болох нь. Тэгэхээр энийг зорилго англи хэл бол зорилго биш, зорилгын цаадах зорилгыг тодорхойлоод тэгээд тэрүүндээ хүрэхийн тулд англи хэлийг сурнаа гэж бодох нэ. За нэгдүгээрх нь тийм байгаа тий. Хоёрдугаарх нь юу вэ гэхээр шантраад байвал яах вэ тийм ээ. Би ингээл нэг л болохгүй байна, залхуурчаад байна яах вэ гэж байгаа. Энэ маань болохоор нэг дахь зөвлөгөөтэй маань уялдаа холбоотой гэж хэлмээр энэ. За жишээлх юм бол би Америкт очиод тэр Вашингтоны их сургуулийг, Чикагогийн их сургуулийг, тий Канадад очиод Торонтогийн их сургуулийг төгсмөр байна гэж хэлж байгаа бол та тэгж бодож байгаа бол тэрнийгаа л бодох хэрэгтэй. Тэрнийг бодох юм бол таныг өглөө босоход ч туслана. Тэрнийг бодож иж та 7 хоногийн 5 өдөр хичээлээ хийн. Тэрнийг бодож иж та англи дээр ном сонин уншин, англи дээр ярьж эхлэх нь миний хичээлийг ч хүртэл үзэж эхлэх нь шүү дээ. Тэрнийг бодохгүйгээр таныг нойрчин дийлчин, тэрнийг бодохгүй, том зорилгоо бодохгүй бол таныг ингээд залхууралчин дийлээд явчих нь шүү дээ. Эмоц бол хүн болгонд байдаг. Тийм болохоор ингээд эмоцоор англи хэлний ингээд за би юу яа англи хэлээ сурыг өнөөдөр сурыг гэснээр маргааш нь залхуурчдаг тий. Тэгж болохгүй маш том зорилгоо урдаа тавиад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг өөрийнхөө одоо залхуурал тэр нэг үе гарах шантралаас илүү дээр тавьж чадах нэ гэж би та бүхэнд хэлмээр байна. Дараачих нь бас нэг зөвлөгөө болохоор бас уялдаа холбоотой зөвлөгөө юм аа.
За энэ маань юу вэ гэхээр за би өнөөдөр ингээл англи хэл сураал байдаг ингээл нэг юм хичээл үзээл байдаг. Тэгэл би ингээл нөгөөдөр нь болохоор ингээл өөр юм хийгээл явждаг, дуртай юм хийгээл үздэг. Тэний маргааш унтчихдаг ч юм уу те. Залаа болохгүй байна гэж болждаг ч байх юм уу те. За тэр нь бол аргагүй. Яагаад тийм юм болоод байгаа вэ гэхээр тань төлөвлөгөө байхгүй гэсэн үг байхгүй юу? За би Англид очоод, альсгүй Америкт очоод тэр сургалтыг төгснө. Альсгүй бол заавал гадагшаа явах шаардлага байхгүй шүү дээ. Одоо би жишээ нь гутлын үйлдвэр байгууллаа гэж бодъё л тий. Тэнгүүд гутлын үйлдвэр байгуулахын тулд англи хэл хэрэгтэй. Яагаад гэх юм бол би онлайнаар бүх юмаа судалмаар байна. Тэрний тулд надад дэлхийн мэдээллийн хэдэн хувь нь монгол хэл дээр байгаа. Маш бага хувь нь монгол хэл дээр байгаа. Дэлхийд дээр байгаа мэдээллийн ихэнх хувь нь англи хэл дээр бол байж байгаа. Тийм болохоор англи хэлийг сурсан байгаа тохиолдолд дэлхийн мэдээллээр үндэслээ та өөрийнхөө судалгаа хийж болох юм тийм ээ. Тийм болохоор за надад ингээ гутлын үйлдвэр байгуулахын тулд гутлын дэлгүүрт болохын тулд юу англи хэл хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болоо явуулчлаа. За зүгээр л бизнес хийлээ гэж утгад чинь юм аваад зарлаа гэхэд чинь захиалгаа өгнө, альнаас нь авах уу, хинтээ нуулцах уу, яах уу гэл ингээл одоо ингээл ярианы англи хэл хэрэгтэй болчихж байгаа зү. Тийм болохоор англи хэл ерөөс гарцаа авахгүй хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болчихлоо тий. Тэрний дараа яаж хамгийн гол нь англи хэлээ тууштай сурах вэ гэх юм бол төлөвлөгөө. За 2021 онд өнөөдөр би ингээд зогсож байна. 2021 оны 1 сард ингэж хийж байгаа бол 2022 оны 1 сард би гутлын үйлдвэрийнхаа анхны гэрээг хийсэн байна тийм ээ. Альсгүй 2022 оны 1 сард гэхэд би анхны харилцагч авсан байна гэдэг ч юм уу тийм. Тэхийн тулд за өнөөдөр би яах ёстой юм бэ? Бусад бүх төлөвлөгөөгийн бизнесийн төлөвлөгөөгийн ч юм уу хаяад зөвхөн англи хэл дээр төлрөө тий. За зөвхөн англи хэл дээр өнөөдөр би юу ч мэдэхгүй байлаа гэж бодоход за би гадагшаа явах гэж байгаа бол би өнөөдөр ямар улс руу явж болох юм тийм ээ. Канада руу явж болж байна, Америк руу явж болж байна, Англи руу, Европ руу явж болж байна, англи хэлтэй орнд төвд ч тий. Австрали руу явж болж байна. За надад дөрөв сонголт байгаа юм байна. За энэ визных нь гарах магадлал надад хэр байна. Санхүүгийн шалгуур нь одоо ямар байна гэдгийг бүгднийг хараад явчих нь шүү дээ. Судалгаа төлөвлөгөө гаргах те 6 сард гэхэд би англи хэлээ сурсан байх хэрэгтэй юм байна. 12 сар гэхэд би одоо ингээ явцсан байх хэрэгтэй юм байна ч гэдэг ч юм уу те. За тэгэнгүүт дунд хэмжээний дунд хугацааны төлөвлөгөө гаргачаад за сүүл рүүгөө бүр 7 хоногийнхоо төлөвлөгөө гаргаад эхэлчихнэ гэсэн үг байхгүй. За 7 хоногийнхоо төлөвлөгөө гарсныхаа дараа би 1-р 3-р 5-р тийшээ очино. 2-р өдөр бүгд аварна, 4-р өдөр би ээж аавындаа очино. Альсгүй бол юу гэдэг өөр юм ажилтаа ингээд бүгдийн төлөвлөлөө явуулчих болох юм шүү дээ. Тэгсний дараа сургалтын төвөдтэй очиж уулзсан чинь надад ингэж хэллээ. Англи хэлний интермедиат төвшөндөө байх хэрэгтэй гэж хэллээ. Альсгүй бол би шууд магистртаа орох гэж байгаа бол би 6.5 авсан байх хэрэгтэй байна. За 6.5 авдаг ямар төвөд байна гэл ингээд шалгалтаа ингээд явуучих юм бол за нэгд өдөр төлөвлөгөө гарцсан байхад чиний нойр хүрэх юм бол тэгэл босоод явахаас өөр шаардлага байхгүй ш. Яагаад гэх юм бол төлөвлөгөөний төлөвлөсөн ажлаа чи яах юм бол хойшлуулчих юм бол тэрнийг хизээ их яад үл чи маргааш өөр төлөвлөгөөтэй байгаа ш. Тийм үстэй. Тийм болохоор энэ төлөвлөгөөнүүдийг аягүй сайн нэгтэлж гаргаад за би ингээд номгийн хичээлийг үзчихье. За ингээд би өөр одоо энэ номыг ингээд уншчихье. Ингээд төлөвлөгөө гаргачих юм бол нойр хүрсэн ч за яг нэг 10 минутаар хойшлуулсан ч гэсэндээ нэг өдрөөр ч юм уу ингэж ноцоорч хөвтгөө болоод шантрахаа болоод за үнэхээр англи хэл сурах болиг гингүтний нэг жилийн төлөвлөгөө чи ингээ устдаад ямар ч зорилт чинь хойшлол ингээ яриа болоод яваад байна гэсэн үг байхгүй тий. За ингээд би та бүхэндээ өдөр болгон одоо ингээд шантраад ах юм яах вэ? Би одоо ингээд нэг л болохгүй нь яах вэ гэдэг дээр ингэж хийх юм бол та урт удаан хугацаанд тууштай явж чадах нь шүү гэдгийг зөвлөгөө өөрийнхөө өнцгөөс өгөхийг оролдлоо. Та бүхэнд баач гэсэндээ нэрээ тийм ч юм уу гэдэг ингээ нэг жоохон бодоход чинь тусалсан болов уу гэж би найдаж байна. За ингээ цаашдын англи хэл сурах аялалд чинь амжилт хүсье. Би ч гэсэндээ та бүхнийхээ зорилтонд хүрэх одоо ингээ туслаад та бүхний амжилтанд чинь багахан ч гэсэн хувь нэмрээ оруулаад явж байгаадаа баяртай байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.